Сайн байцгаана уу? Шинэ өдөр эхлэж байна. Энэ өдрийг амьд эзний үгээр хамтдаа эхлүүлцгээе. Залбирцгаая. Эзэн бурхан минь танд баярлалаа. Таныг магтаж байна. Эзэн таны үгийг өнөөдөр уншиж, эзэнний сүнс ойлгуулж, залж, задруулах болтугай, бас чиглүүлэх болтугай танд даатгаж Есүсийн нэрээр залбирч байна. Амен. За бид нар өнөөдөр хамтдаа Матай номны 11-р бүлгийн 28, 29, 30 дугаар ишлэлийг би уншаад хуваалцгаая. Матай 11-ийн 28-аас 30. Зүдэж туйлдсан хүнд ачаа үүрсэн бүхий л хүмүүсээ над дээр ир. Би та нарыг амраая. Би зүрх сэтгэлдээ дүлгөөн бөгөөд даруй тул буулгыг минь өөрсдөө авч надаас суралцаа. Тэгвэл та нар сэтгэлдээ амралтыг олох болно. Буулга минь аятай, ачаа минь хөнгөн гэвэ. За Иесус эзэн талархан залбирсныхаа дараа энэ үгийг дагалдагч нартаа хэлж байгаа. Тэгээ би өнөөдрийн энэ хэсгийг нэрлэхдээ Иесусийн урилга гэж нэрлсэн. Энд Иесус юу хэлсэн бэ гэх юм бол өөр дээрээ ирэх тухай хэлж байгаа. Иесус над дээр ир гэж хэлсэн. Тэгээд Иесусийн амлалт бол би та нарыг амраая гэсэн. Ямар хүмүүс Иесус дээр очих вэ? Зүдэж туйлдсан хүнд ачаас ачаа үүрсэн бүхий л хүмүүсээ гэсэн. Тэгээ хүмүүсийг ялгахгүйгээр бүхий л хүмүүс бол бүхий л хүмүүсийн тухай хэлж байгаа. Тэгэхээр энэ хүмүүс бүгд Иесус дээр очих урилгыг авж байна. Ямар хүмүүс Иесус дээр очих шаардлагатай вэ? Яагаад Иесус өөр дээрээ дуудсан бэ? Иесус тэдний ачааг өөрий гэж амласан. Би өөрийнхөө ачааг өгөөд өөрийн хөнгөн ачааг би та нарт өгье гэсэн. Иесус бүх хүндрэлтэнд хайртай. Өөрийн бүтээл болсон бүх хүмүүсийг хайрладаг. Тэд ачаа дарамт үүрсэн байгааг Иесус мэдж байгаа. Учир нь бүх хүн гим нүгэлтэй гэж бичигдсэн байдаг тул бүх хүмүүс гим нүглээс болоод ачаа үүрдэг тухай ярьж байгаа. Энэ бидний жин татдаг материаллык ачааны тухай Иесус яриаг юмаа. Иесус өөрийн хүмүүсийн дотор байгаа зүрх сэтгэлийн тэр ачааг хэлж байна. Хүмүүс зүрхэндээ дүлгөөн биш, даруй биш зүйлийг зүрхэндээ тээгээд тэр нь хүмүүсийн зүрх сэтгэл сүнсэнд дарамт ачаа болдог байх нэ. Эндээс харах юм бол Иесус надаас суралцаарай гэж хэлсэн. Иесуст байгаа ачаа бол дүлгөөн бөгөөд даруй юм аа. Иесус миний буулга аятай, ачаа минь хөнгөн гэж хэлсэн. Бид зүрх сэтгэлдээ ачаа тээдэг. Дүлгөөн даруй байх ёстой байтал харин бидний зүрхэнд бардамнал, сайрхал, өөрийгөө гэсэн энэ зүйлүүд нь бидний зүрхэнд дарамт ачаа болдог юм аа. Үүнээс болж бид туйлдж ачаа үүрсэн хүмүүс болон хуурч байгаа. Тэгэхээр Иесус энд хоёр зүйлийг хэлж байна. Иесус нэгдүгээрт над дээр ирээ гэсэн. Иесус дээр очихдоо бид ачаагаа аваад очих тухай хэлж байгаа. Иесус хэрвээ ачаагаа аваад ирсэн бол би амраая гэж амласан. Иесусээс өөр хинч бидний зүрх сэтгэлд сүнсэнд минь амар тайвныг өгөх байхгүй хүн байхгүй юм аа. Яагаад гэвэл Иесус бидний зүрхэнд байгаа бардамнал, сайрхал, өөрийгөө хичээх, хувиа хичээх энэ бүх зүйл нь бидний зүрх сэтгэлд гим нүгэл болон дарамт болдгийг Иесус мэдэж байгаамаа. Үүнийг бидний амьдралд хийсэн диаволын узар муу энэ ачаа бидний амьдралд зүрх сэтгэлийг минь дарсаар байгаамаа. Үүнээс чөлөөлөгдөх нэг л арга байна. Иесус дээр очих хэрэгтэй байна. Бид өнөөдөр өөрийгөө гэхээс илүү өөрийгөө гэж бодохоос илүүгээр бусдын төлөө байх нь Иесус Христийн даруй зам байсан юм аа. Иесус Бурхны хүү байсан ч өөрийгөө даруусгаад энэ дэлхийд гим нүгэлтэй хүний дүрээр ирсэн байна. Бид амьдрал дээр тодорхой энгийн зүйлийг бас хийж болно. Хэрвээ миний дотор амар тайван байвал
миний дотор дөлгөөн байх юм бол энэ нь эзний хүсэл байгаамаа. Харин бид үүнийг хийж чаддаг. Бардам зангаасаа болоод өөрийгөө гэсэн сэтгэлээсээ болоод бид энэ ачааг үүрдэг юм аа. Иесус үүнээс л биднийг чөлөөлөхийг хүсэж байгаа. Өнөөдөр эзэн дээр зүрх сэтгэлээ даруусгаж очиод өөрийн дотор байгаа дөлгөөн биш, даруй биш байгаа тэр бүх зүйлээ эзэнд өгөхөд өнөөдөр эзэн амар тайвныг, дөлгөөнийг бидэнд өгөх учиртай юм аа. Өнөөдөр эзний өмнө түүний урьсан урилгын дагуу очицгоо. Иесус дээр ачаагаа аваад очие. Зүрхээ эзэнд өргөё. Ингүүл таны дотор амар тайван байх болно. Хамтдаа залбирцгаая. Эзэн бурхан минь таньдаа баярлалаа. Тэгээд миний дотор бардам зан, ихэрхэг байдал, өөрийгөө гэсэн амиа бодсон, хуваа хичээсэн олон зүйлүүд байгаа. Энэ зүрх сэтгэлийг минь, сүнсийг минь зүдрээж, ядрааж, ачаа болж байна. Харин үүнийгээ танд өргөн гимшиж байна. Эзэн минь өнөөдөр ч гэсэн надтай хамт энэ үгийг уншиж байгаа ах トゥ ус минь ачаагаа танд өргөж байгаа бол та өөрийн дөлгөөн даруй зангаа түүнийг тэр ачаагаа ах トゥ уст минь, эгч トゥ уст минь өгөөрөө. Өнөөдөр та биднээр алдарших болтугай Иесусийн нэрээр талархан гуйн залбирч байна. Амен. Өнөөдөр та Иесус дээр очих юм бол тэр таныг дөлгөөн даруун сүнсээрээ гочих болно. Эзэн таныг ивэгэ.